Сайн бацхан өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. Казахстаны өмнөд хэсэгт орших Шымкент бол уламжлалт дэлдэг хот юм. Энтхийн хүмүүс найрсаг, гэр бүлээ бүхнээс дээгүүр тавьдаг, хөршүүдтэйгээ маш татан харилцаатай байдаг. 2026 оны 1-р сарын 11-ний оройн 6 цаг Толомитовын гудамжинд байх энэ байранд Сиракбан гэр бүл олон жил Дэндан дурсамжаа бүтээж аз жаргалтай амьдарч иржээ. Тэд амралтын өдрийн оройч муу адил гэрт нь халуун дулаан уур амьсгал бүрдсэн ердийн нэгэн 50 үдэш байв. Аав нь газрын тосны салбарт ээлжийн ажил хийдэг хөдөлмөрч хүн. Тэр өдөр үүрээр ачаа бараагаа баглаж эхнэр хүүхдүүдтэйгээ салах ёс гүйцэтгээд ас холын ажлын талбар руугаа хөдөлжээ. Тэрээр хэд хоногоор гэрээсээ хол явах байлаа. Гэрт эхнэр нь хүү Султан болон бага охин болох аавынхаа хамгийн хайртай охин 21 настай Норианаар үлдсэн юм. Норио бол эцэг эхийн хайранд бөмбөрч өссөн гэр бүлийнхэн бахархал болсон охин. Тэрээр Казахстаны нэр хүндтэй архитектур, барилга инженерийн сургуульд архитектурын зураг төсөл мэргэжлээр суралцдаг байв. Боломжоор дүүрэн Алматы хотод тэрээр өөрийн авьяас чадвараа нээж ирээдүгөө бүтээж явлаа. Урлагийн мэдрэмжтэй түүний зургууд маш нарийн мэдрэмж төрүүлдэг. Тэрээр ээжтэй маш олон мөрөөлөө ярьдаг байв. Казахстаны эртнийхээ угалц тотемиг орчин үеийн загвартай ослуулсан өөрийн брэндээ гаргаж Парис, Миланогийн тайзан дээр гаргахыг хүсдэг. Эмзэг туранхай харагдах түүний цаана хатуужилтай зан чанар нуугдаж байв. Ахлах сургуультай каратегаар хичээллэж Кентау хотод болсон тэмцээнд алтан медаль хүртэж байсан удаатай. Тэр өдөр Норио өдрийн цагаар унтаж байсан бөгөөд ээж нь хичээлдээ ядарсан охиноо сэрэхийг хүссэнгүй. Сэрснийхэн дараа ээж охин хоёр хамтдаа цай ууж орой хоолны тухай ярилцав. Норио оройн хоолны цэсийг өөрөө санал болгосон юм. Өмнөх өдрийн үлдэгдэл хоолыг эдгэх хүсээгүй Норио усанд орохоор явах гэж байхдаа зориулж шинэхэн хоол хийж өгөхийг хүсжээ. Мөн пирог хийхээр төлөвлөв. Оройн 6 цагт ахын ойролцоох нийтийн халуун усны газар руу гарч гэрт ээж охин хоёр л үлдлээ. Норио гал тогоондоо завгүй байх үед ээж нь өөр өрөөнд юм оёж байсан тул охинтойгоо хамт байсангүй. Ээж нь баримжаалан охиныхоо хоолыг бараг бэлэн болсон байх гэж бодов. Тэгээд охиндоо туслахаар гал тогоо руу ортол охин нь байхгүй байжээ. Ширээн дээрх гурил элсэн чихрэн таглаагүй ил хэвээрээ байлаа. Норио хоол ийж дуусаагүй дөнгөж талдаа орж байсан ил харагдана. Газан дээрх гал алсаар хоол нь буцалж уурс авч байсан бөгөөд шарах шүгэж халаалтай байв. Гэр дотор юр бусын чимээгүй байлаа. Ээж нь Нориогийн нэрийг 2 удаа дуудсан боловч хариу байсангүй. Ээж нь гэр дотор хаасайгүй хайсан ч охиноо олсонгүй. Норио гадагшаа гарахдаа заавал гэр бүлийнхэндээ хэлдэг байв. Доод дэлгүүр рүү түр орох байсан ч хэлдэг байтал энэ удаа юу ч хэлсэнгүй бүр газан дээрх хоолоо унтраалгүй гарчээ. Муу совин ээжийнхэн сэтгэлийг зовоож эхлэв. Ээж нь газыг унтраагаад охиноо яхаар гадагшааг гарлаа. Толомитын гудамж болон Уткеновын гудамжны уулзар дээр байрнаас холгүй газарт хэд хэдэн цагдаагийн машин зогсож хүмүүс тойрон хүрээлсэн байв. Ээж нь гадаа ирсэн цагдаагийн машинуудыг хараад охиндоо ямар нэгэн зүйл тохиолдсон гэж бодсонгүй. Тэр үед хэд хэдэн цагдаа нар сандарсан ээжийг нь анзаарав. Дөхөж ирээд нэгэн цагдаа зураг гаргаж ирэн ээжд нь харууллаа. Цагдаа зураг дээрх охиныг таних эсхийг нь асуув. Зураг дээр Норио байсан ч ээж нь дэндүү өг цочролд орсондоо охиноо нүдэн анаастай байгаа эсхийг ч ялгаж чадахгүй байлаа. Тэрээр хэргийн газар руу төхөх гэж хамгаалтын шугам руу дайрсан ч цагдаа нар түүнийг зогсов. Цагдаа нар охиныг эмнэлэг рүү хүргэнэ гэж хэлсэн. Хэдхэн минутын өмнө хажуугаар өнгөрч байсан хүн цусаалдаж буй Нориог олж цагдаад мэдэгджээ. Энэ үеэр усанд орж байсан Нориогийн ах нь ээж рүүгээ залгав. Ээжийнх нь хоолой айдас уйлаан дун толилтон юу хэлж байгааг нь ойлгохдохгүй байлаа. Нориогийн ах нь юу болоод байгааг бүрэн ойлгосонгүй. Тэрээр шууд хувцас өмсөд гэрлүүгээгүй. Гэрийнхээ ойролцоо ирэхэд гудамж дөрөн цагдаагийн машин байлаа. Тэрээр ээжигээ замын хажууд ухаан алтан унсан байхыг олж харав. Тэр үед цагдаа нар гэр бүлийнхэнд нь албан ёсоор мэдгэлээ. Норио халдлагад өртөж нас барсан гэв. Цагдаа нар шуурхай ажиллаж ойр хавийн бүх замыг хааж бүсэлтэнд авлаа. Мөрдөгчөж хэргийн газарт ирж нарийн шинжилгээ шууд эхлүүлсэн юм. Урьдчилсан задлан шинжилгээний дүн цочирдмоор байв. Нас барсан Нориогийн биед нийт 11 удаагийн хутгалсан шарх байжээ. Эдгээр шархнууд санамсаргүй байдлаар үүсээгүй. Шархнууд нь нуруу, мөр, нүүрэнд нь төвлөрсөн бөгөөд ясан харагдтал дэндүү гүн байв.
Алуурчин ямар их уур хилэнтэй байсныг бас охины амийг хөнөөх гэж яаж улаарсныг эндээс харж болохоор гэмт хэргийн сэтгэл зүй талаас нь харуул ялангуяа нүүрлүү нутгалсан шархнууд маш том утга учиртай байдаг. Энэ нь ердийн нэг дээрэн биш харин хувийн үс онцон байсныг илтгэж байгаа юм. Алуурчин хохирогчийг алах гэсэн маш их хорсол зэрлэг санаархалтай байжээ. Энэ бол үс онцонгийн аллах эсвэл хорсол уур хилэнгийн хэрэг байв. Хэргийн газраас алуурчны зэвсэг олдоогүй тул алуурчин хэргийг үлдээд зүгтсан гэж дүгнжээ. Мөрдөн байцаах баг хэргийн газрын ойролцоох бүх дэлгүүр байрны хяналтын камерын бичлэгийг шуурхаа цуглуулжээ. Бичлэгт Норио гудамжаар алхаж яваа харагдах бөгөөд энэ нь салхилж яваа мэт тайван биш харин ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрсэн мэт эсвэл дэлгүүрээс гараад хурдан гэрлүүгээ харихыг хүссэн мэт яарсан байдалтай байв. Тэр үед сүүдэр дундаас нэгэн эрэгтэй гарч ирэв. Тэр эрэгтэй зүгээр л хажуугаар нь өнгөрөх гэж байгаагүй юм. Түүний байрлал хөдөлгөөн нь отож байсныг илтгэн. Нориог байрнаас гараад дэлгүүр рүү явхад тэр эрэгтэй гинэт гарч ирэн түүний замыг хав. Камерын бичлэгт дуу бичигдээгүй ч тэр хоёр удаан ярилцаагүй ойлгомжтой байлаа. Норио шууд аюулыг мэдэрч эргэлзэлгүйгээр зүгтаж эхлэв. Гэвч тэр эрэгтэй түүнийг хөв. Тэр эрэгтэй маш хурдан байсан болохоор хөөцөлтөн удаан үргэлжилсэнгүй. Хаягдсан гараж эсвэл нэгэн харанхуй болонд Нориог гүйцэж очжээ. Үүний дараа хяналтын камерын бичлэг маш аимшигтай хүчирхийлэл дүүрэн зургаар үргэлжилсэн юм. Тэр эрэгтэй Нориогийн гараас зурж хүчээр чирэв. Гэвч Норио арчаагүй сул дорой нэгэн байсангүй. Тэр бол каратегийн алтан медаль тамирчин байсан. Норио эсэргүүцэх гэж маш их оролцсон юм. Бичлэгт тэрээр гар зүнхээс авчулж өшөглөн мултрах гэж тэмцэж буй дүр зураг үлджээ. Тэгтэл тэр эрэгтэй Нориогийн урд үснээс нь зэрлэгээр сулхав. Хүчтэй татсны улмаас Норио тэнцвэрээ алдаж арагшаа унав. Тэгээд аимшигт үйл явдал өрнөлөө. Камерт хутхан тод харагдаагүй ч тэр эрэгтэй Нориог ямар ч өршөөлгүйгээр олон удаа хутгалж байгаа нь илт байлаа. Норио газар унаад босох гэж хамаг хүчээрээ тэмцэн ч алуурчин зогссонгүй. Нүүр биерүүнд хутгалсаар байсан бөгөөд эцэст нь Норио цусаалдаж ухаан алдсан юм. Хамгийн чихүүц төрүүлэм зүйл нь тэр эрэгтэй хохирогчийг унсныг харсны дараач сандарч зүгтах гэж ярьсангүй. Тэр яг л даалгавар биелсэн гэдгийг батлах мэт хэдэн секундын турш тохирогчийн цогцыг доош харан ширтв. Камерын бичлэг зөвхөн халдлагын эсхийг бус сэжигтэн хэргийн газраас явсны дараах хөдөлгөөнийг бүртгэж авсан байв. Бичлэгт тэрээр ойролцоо байрлуулсан баруун өнгийн машин руу алхаж очиод сууж байгаа нь харагдав. Машины дугаар гэлбэж тод харагдахгүй байсан ч технологийн тусламжтайгаар дугаар нь 0.15-аар төгссөн болохыг тогтоожээ. Нориогийн анх цагдаагийн харуулсан машины зургийг хараад уур нь маш их хүрж байлаа. Тэр машины эзнийг таньсан юм. Тэдний гэр бүлийнхэн бүгд тэр машиныг мэддэг байсан бөгөөд энэ аллага гинтийн зүйл биш байсныг онцолжээ. Өмнө нь ч цагдаа нарт мэдэгдэж байсан бөгөөд тэр машин 7 хоногийн турш байрныхан доор зогсож байсан гин. Түүнчлэн сэжигтэн энэхүү хар өнгийн машинаас гадна өмнө нь Нориог дагаж дарамтлахад ашигладаг байсан цагаан өнгийн машинтай гэдгийг ч нэмж хэлв. Гэр бүлийнхний мэдүүлгээр сэжигтэн хэн болох нь дорой тодорлоо. Энэ бол төлөлгөө даллага байсан бөгөөд алуурчин нь Шерхан, Аймахан гэгч байв. Удалгүй цагдаа нар сэжигтний мэдээллийг аль бие осоор зарлажээ. Шерхан нь 28 настай Шимкент хотын орсон суугч тодорхой эрхэлсэн ажилгүй. Тэрээр хаяа авц асуурд ажилладаг байсан гэх мэдээлэл бий. Хэргийн эхлэл тэр шөнө биш харин 6 сарын өмнө буюу 2025 оны 100 эхэлжээ. Тухайн үед Норио хамаатныхаа хуримд татсан байв. Казахстанд хурим бол маш том арга хэмжээ юм. Норио хуримн дээр Шерхантай анх танилцжээ. Шерхан бол нөгөө талын зочдын хамаатан байв. Хурим баяр хөөртэй уур амьсгал дунд Шерхан үзэсгэлэнтэй эрхэмсэг Нориог харж нүд унгажээ. Тэрээр төхөж очиод утасныхан дугаарыг асуув. Норио боловсон зан гаргаж олон хүний дунд түүнийг эвгүй байдалд оруулахгүй хичээсэн ч Норио түүнийг огт сонирхоогүй юм. Гэвч Шерхан Нориогийн хүүтэн үндий цанд бууж өгсөнгүй. Сэтгэл зүйн шинжилгээ болон гэр бүлийнхнийх нь ярианаас үзвэл тэрээр өөрийгөө бүхнээс дээгүүр тавьдаг. Бусдыг заавал иргэшээлтэй байлгах гэж оролдог нэгэн байжээ. Хэдэн өдрийн дараа тэрээр сошиал хаягаасаа Норио руу тасралтгүй мессеж бичиж залгаж эхлэв.
Норио ил дургуйслаа илэрхийлж хариу бичихгүй байхад түүний үйлдэл улам дамжирчээ. Тэр Нориогийн найзууд болон ангийнхныг нь сошиал хаягийг олж аваад эргэн тойрны хүмүүсийг нь дарамталж Нориогийн хаана явааг нь асууж бүр ангийнхан руу залгаж Норио минийх гэж зарлаж байсан гин. 2025 оны 10 дугаар сард нөхцөл байдал улам уртдав. Норио хичээлдээ орохоор Алмати руу буцав. Алматын Шимкентээс 700 гаруй километр зайтай. Шерхан яаж хийгээд түүнийг олж Алматы хүртэл мөрдөн мөшгөж гэрийнх нь хаягийг олж мэджээ. Нэг өдөр тэр Нориогийн байрны гадаа ирээд сүүлчийн удаа салах ёс хийж 5 минут ярий гэж хурав. Гинэн цагаан сэтгэлдээ Норио түүний үгэнд итгэжээ. Тэрээр ямар ч аюул бодож санаагүй тул гэрийнх нь тавчигтай хувцастайгаа доошоо буув. Гэвч Нориог доошоо буухад Шерхан жинхэнэ төрхөө харууллаа. Тэр Нориог хүчээр машинд суулгаж утсыг нь булааж аваад хамаг хурдаараа давхиж эхлэв. Тэрээр 700 км замыг амсхийлгүй туулж Алматигаас Шимкент руу түүнийг улгаалаа авчирчээ. Замдаа Норио эсэргүүцэх гэж их үзв. Жолооны хүрдрүүн дайрч эсвэл хаалгаа нээгээд үсрэх гэж оролцсон ч Шерхан хэрвээ эсэргүүцвэл машинаа замын арчлага мөргүүлж хоёулаа өхөн шүү гэж занлахилж байжээ. Машин маш хурдтай давхиж байсан болохоор Норио амиа алтхаа сайж эсэргүүцгээ зогсоохоос өөр аргагүй болжээ. Ингээд тэрээр Шерханы гэрт хүчээр очсон юм. Гэтэл Шерханы гэр бүлийнхэн юу ч болоогүй мэд бүх зүйл ёс заншлын дагуу болж байна гэж хамаатнуудаа хурмын урилга илгээж бэлтгэлээ базааж эхэлсэн нь үнэхээр аимшигтай. Энэ мэдээг сонссон Нориогийн гэр бүлийнхэн маш ихээр уралжээ. Нориогийн ах болон аав нь шууд хамаатнуудаа цуглуулan цагдаагийн тусламжтайгаар Шерханы гэрт очив. Шерханы талынх нь тэднийг саадуулах гэж оролцсон ч цагдаа нар оролцсноор охиноо арай гэж аварч чадав. Үүний дараа бүгдийг нь цагдаагийн элц рүү авч явлаа. Нориогийн ээж ах хоёрынх нь хэлснээр цагдаагийн газар мөрдөгчд хохирогч охин болон сэжигтнийг тусад нь байлгаж хамгаалж чадаагүй юм. Харин Шерханы аав нь байцаалтын өрөө болон хүлээг танхим руу хүснээрээ чөлөөтэй орж гарч байжээ. Мөрдөгчд Нориог ганцаараа ингэн үлдээж байгаад байцааж эхлэв. Хүчээр хулгайлагдаж аимшигт зүйл туулсан 21 настай охиныг тайвшруулахын оронд харин ч бүр дээрлэхэж сэтгэл зүйн дарамт үзүүлж эхэлсэн юм. Мөрдөгчд Нориод хандаж "Хэрэв чи үннийг хэлж энэ эрэг шүүхээр орвол энэ залуу 20 жилийн ял авна. Тэр одоо дэндүү залуу байна. Шерханы ирээдүг балахыг хүсэхгүй байгаа бол чи өөрийн хүслээр түүнтэй гэрлэх гэж байгаа. Харин эцэг эх чинь дургуутсан тул цагдаад мэдгдсэн гэж хэлэх хэрэгтэй" гэж ятгажээ. Цагдаагийн хэлцээр Шерхан болон түүний гэр бүлийнхэн жүжиглэж эхлэв. Тэд маш чангаар уйлж Шерхан цагдаагийн өмнө өвдөг сөгдөн "Би Норио дэндүү хайртай болохоор л ингэсэн юм. Дахин хизээж түүнийг дарамтлахгүй" гэж амлажээ. Цагдаа нарын ятгалга болон сэжигтний өргөдөлтэй царайнд хуурсан гинэн 21 настай охины сэтгэл хөдлөв. Тэрээр хэн нэгний амьдралыг балалсан хүн болохыг хүссэнгүй. Эцэст нь түүний сэтгэл зөөлрчээ. Цагдаа нар Нориог шахаж байгаад намайг хүчлээгүй гэсэн бичигтээр гарын үсэг зурулж авчээ. Ингээд л ердөө энэхүү эвлэрэл гих нэр томьёоны ард нуугдаж Шерхан ямар ч ял шийтгэлгүйгээр цагдаагийн газраас зүгээр л суллагдсан юм. Ямар ч баривчлахаа торгох ял бүр ойртохыг хориглосон шийдвэрч гарсангүй. Гэвч хэдхэн хоногийн дараа дарамт шахалт дахин эхэлж бүрст ордов. Шерхан цагдаагийн гараас мултарч хууль хяналтынхан өөрийг нь барьж чадахгүй гэдгийг мэдрээд улам зоригджээ. Тэр утасныхаа дугаарыг солиод тасралтгүй залгаж эхлэв. Утсыг нь блок хийхэд банкар мөнгө шилжүүлж гүйлгээний утга дээр чихүүц төрүүлэн үгс занал хийлээ бичиж үлдээдэг байжээ. Тэр бүр Нориогийн ээж рүү мессеж бичиж "Норио бол миний хувь тавилаа. Тэр надад зориулж бүтээгдсэн. Би зөвхөн түүнийх. Хэрэв тэр минийх биш бол хэнийх ч байх ёсгүй" гэж бичжээ. Нориогийн ахын мэдүүлснээр хэрэг гарахаас 7 хоногийн өмнө Норио өвлийн амралтаараа гэртээ ирсэн. Шерхан цагдаагийн элц дотор өөрийн гэсэн мэдээлэгчтэй байсан уу? Эсвэл Нориогийн утсыг хакерсан уу? Түүний хөдөлгөөн бүрийг нарийн хянаж байв. Дугаар нь 015-аар төгссөн машин Нориогийн байрны гадаа өдөр шөнөгүй харагдах болжээ. Нориогийн ах цонхоор харах тоолнд тэр машин яг л хий үзэгдэл мэт зогсож байдаг байлаа. Нориогийн ах түүнийг хөөж явуулах гэж олон удаа доошоо бууж нотлох баримт болгон зураг бичлэг хүртэл авчээ.
Аргаа барсан Нориагийн гэр бүлийнхэн дахин цагдаад хандаж Шерханы аавтай холбогдсон. Шерханы аав уцаар ярихдаа хариуцлагаас зүгтэж "Хүү маань үгэнд орохгүй байна. Би юу ч хийж чадахгүй" гэжээ. Тэд орон нутгийн прокурорын газар болон цагдаад дарамт шахалтын талаар гомдол гаргаж нотлох баримтуудаа өгсөн боловч нотлох баримт хангалтгүй. Бие махбодод ноцтой охирол учраагүй тул хэрэг үүсэх боломжгүй гэсэн. Сэжигтний хэн болохыг тогтоосон Шимкет хотын цагдаа нар хаалт нэртэй тусгай ажиллагааг шуурхай эхлүүлв. Сэжигтэн зэвсэгтэй байж болзошгүй мөн маш зэрлэг аллах үйлдсэн тул түүнийг маш аюултай үргэлжлүүлэн гэмт хэрэг үйлдэж магадгүйгээр дүгнжээ. Шимкет хотын бүх цагдаагийн хүчийг дайчлав. Замын цагдаа нар хотоос гарах гол замууд дээр зэвсгэлсэн пост гаргаж бараа өнгийн машинуудыг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. Цагдаа нар сэжигтний нуугдж болох эзгүй байрлах мод, парк, хамаатан садных нь гэргээд хаасайгүй нэгэнгүй самнав. Сэжигтэн Шерханы зураг, иргэний өмнөхний дугаар, машины мэдээллийг эргүүлийн цагдаа нарт тараалаа. Сэжигтний утас унтраалтай байсан тул байршлыг нь тогтооход улам хэцүү байв. Цагдаагийн тусгай баг Skynet системд холбогдож машины хөдөлгөөнийг хинжээ. Шерхэн хэргийн дараа гэрлүүгээ явуулгүй хотын зах руу гарсан тогтоогдсон бөгөөд энэ нь хүнээс зайдуу ой мод руу нүүгдэх гэсэн гэмт хэрэгтний сэтгэл зүйтэй нийцэж байлаа. Хэрэг гарснаас хойш 36 цагийн дараа буюу 1-р сарын 13-ны өдөр эрен сурвалжлах ажиллагаанд ахиц гарсан. Цагдаа нар Шимкет хотын төвөөс 10 км орчим зайтай эзгүй яар талаас сэжигтэй нэгэн машин олжээ. Тэрхүү бараа өнгийн машин эрен сурвалжиж байсан машинтай яг таарч байв. Цагдаа нар төхөж очиход жолоочийн суудалд Шерхан сууж байлаа. Машин доторх нь маш эмх замбраагүй байсан бөгөөд тэрээр тэнд хүйтэн шүнийг өнгөрүүлсэн тодорхой. Зэвсгэлсэн тусгай хүчнийхний өмнө Европ улсын тайван байж гараа өргөн машинаас бууж иржээ. Цагдаа нар машинд нэгжлэг хийсэн бөгөөд аллах үйлдсэн зэвсэг олдсон хэсэг талаарх мэдээлэл нууц хэвээр үлдсэн ч алуучныг баривчилсан нь энэ аимшигт хэргийг илрүүлэхэд том ялалт боллоо. Шерхнийг төр саадуулах байр руу шилжүүлж шүүхээс түүнийг 2 сарын хугацаатай хорих шийдвэр гаргав. Энэ нэрийг Казахстан даяар асар том шүүгэн тарьж засгийн газрын анхаарал төртлөө. Ерөнхийлөгч үндэсний зөвлөлт хурлын үеэр энэ нэргийг онцолж хатуу анхаарлаа өгсөн юм. Энэхүү эмгэнэлт явдал нийгмийг цочролд оруулж хууль сахиулах байгууллагын ноцтой сул талыг ил болгосон тул ерөнхий прокурорын газраас хэргийг шилжүүлж авахыг хүсжээ. 2026 оны 1-р сарын 20-нд дотоод хэргийн яамнаас нэгэн мэдэгдэл гаргалаа. Тэд Нориагийн гэр бүлийн гомдлыг тоолгүй хаяж хариуцлага алдсан цагдаа нарыг шалгаж эхэлснээ аль бие ёсоор зарласан юм. Шуурхай хариу арга хэмжээ аваагүй албан тушаалтнуудын үйлдэлийг хууль ёсны дагуу хариуцлах хүлээлгэн гэв. Шимкет хотын цагдаагийн газрын даргыг үүрэгт ажилдаа хариуцлахгүй хандсан үндслээр ажилласан нь халав. Мөн дотоод хэргийн яамны хэд хэдэн албан тушаалтан халагдчихжээ. Сэжигтэн Шерханд аллахын эрэг үүсгэсэн. Түүний үйлдсэн хэрцгий арга барил, төлөвлөгөөт шин чанар, өмнөх хулгайлах гэмт хэргийг нь үндэслэн Казахстаны эрүүгийн хуулиар хамгийн хүнд ялыг төлөвлөж байна. Хэрв түүний үйлдсэн хэргийг он царгис гэж үзвэл тэрээр 20 жилээс бүх насаараа шоронд хоригдох ял авах боломжтой. Одоо хохирогчийн өмгөөлөгчд өмнөх хулгайлах хэрэг болон охинд үзүүлж байсан олон удаагийн дарамтыг нотолж түүнд хамгийн үнд ялыг өгөхөөр ажиллаж байна. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусч байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк сава заавал дараад өгөөрэй.